цааны өрхөм үзэгчтэй Star Television бэлтгэн хүргэдэг хэлбэр агуулга нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. За тэгэхээр өнөөдөр манай зочин хойморт Татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн улсын байцаагч Батцэнгэл хүрэлцэн ирээд байна. Урилгын манд хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр хоёулаа Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа тухай, за мөн иргэдээ санал авж байгаа тухай ерөнхий сэдвийг базан ярилцах болно. Тэгэхээр Татварын багц хуулиудад ер нь энэ удаа ямар гол өөрчлөлтүүд орохоор төлөвлөгдөж байна. За эдгээр өөрчлөлтийг ер нь хийх болсон үндслэл шаардлага нь юу юм голлох одоо тэр заалтын тухай эхлээд үзэгчтэй мэдээлвэ. За баярлалаа. Тэгэхээр зэрэг орчин цагийн татварын үүсч татварын тогтолцоо бол 1992 оноос Монгол улсад үүссэн гэж үздэг. Тэгэхээр зэрэг энэ 92 оноос хойш бол бид нар татварын одоо 3 дахь удаагийн шинжилгээ хийж байна. За эхний шинжилэл бол за 92 онд бол татварын багц хууль 5 багц хууль анх батлагдаж мөрдөгдөж эхэлж ирсэн ерөнхий хууль, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан тушаалын тухай хууль, за хүн амын орлогын албан тушаалын тухай хууль, худалдааны тухай хууль, тэгээд автотээвэр өөрөө явж хэрэгслийн албан тушаалын тухай хууль гэх 5 хууль баталж мөрдөөснээр ерөнхийдөө бол одоо Монголын татварын албаны орчин цагийн одоо түүх эхэлсэн гэж үздэг. Дараад нь бол 2007 онд нэг томоохон шинжилэлүүд хийгдсэн. Энэ 2007 оны шинжилгээний зорилго бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, за татварын ачааллыг бууруулах гэсэн ийм зорилгын хүрээнд бүх татварыг 10% болгож шинжилж исэн. Одоо за дараагийн шинжилэл бол 2019 онд хийгдсэн. Тэгээ 20 оны 1 сарын 1-ээс мөрдсөн. За 19 онд одоо хийгдсэн гол шинжилгээний зорилго бол эдийн засаг болон жижиг дунд одоо бизнесүүдийг дэмжих, за татварын үйл ажиллагааг ерөнхийд нь одоо захимжуулах, татварын эрсдлээс өөрчлөн сэргийлэх, татварын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлийн энэ ажлууд хийгдэж байна. За тэгэхээр зэрэг одоо татварын шинжилэл 2025 гэж яриад байгаа энэ шинжиллийн хүрээнд одоо дахиад одоо нэг 4 дахь шинжилэл маань орж ирж байна гэсэн үг шүү дээ. Энэ шинжиллийн хүрээнд бол ерөнхийдөө дундаж давхаргыг тэлэх, за иргэдэд очиж байгаа одоо татварын ачааллыг одоо бууруулах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, за жижиг дунд бизнесүүдийг дэмжих, за бизнесийг одоо идэвхжүүлэх гэсэн ийм зорилгын хүрээнд бол одоо энэ 25 он одоо энэ удаагийн татварын шинжилэл хийгдээд байна гэсэн үг. За тэгэхээр яг энэ удаагийн хувьд татварын ер нь ямар хуулиуд дээр өөрчлөлт орж байна. За хоёулаа эхлээд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль дээр ямар голлох заалтууд орж ирж байгаа юм. За тийм тэгэхээр зэрэг ерөнхийдөө энэ удаагийн шинжиллийн хувьд бол үндсэн 4 хуулийн дээр татварын одоо 4 хуулийн дээр өөрчлөлт орж байна. За үүнд бол нэгдүгээрт нь татварын ерөнхий хууль дээр нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулагдсан байна. Хоёрдугаарт нь бол аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хуулийн дээр мөн нэмэлт өөрчлөлтийн төсөл, хүүхний орлогын албан тушаалын тухай хуулийн дээр бас нэмэлт өөрчлөлтийн төсөл, за нэмэгдсэн өртгийн албан татвар дээр бол шинчилсэн найруулгын төсөл гэсэн ийм одоо 4 хуулийн дээр бол өөрчлөлт орохоор явж байна. Тэгээд ер нь бол энэ төслүүд хуулийн төслүүд бол сангийн яамны вебсайт, за парламент цахим хуудсан дээр ингээд бүрэн байршчихсан. Тэгэхээр зэрэг иргэд татвар төлөгчд бол эдгээр одоо цахим хуудсууд руу нэвтрэх замаар хуулийн төсөлд одоо саналаа өгөх боломжтой. Ер нь бол 25 онд одоо хууль тогтоомжийн тухай хуульд орсон бас нэг гол өөрчлөлтөөр бол энэ хууль боловсруулах, батлах процесс нэг иргэдийн оролцоог хангах ийм одоо байдлаар бол хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт орсон учраас одоо энэ татварын хуулиуд дээр нээлттэй санал авах процесс бол үргэлжилж байна. Тийм учраас иргэд татвар төлөгчдийг бол бас энэ хуулийн төслүүдэд саналаа өгөхийг бас энэ ярилцлагаараа давхар одоо уриаллахыг хүсэж байна. За 4 хууль дээр нэмэлт өөрчлөлт орж байгаа. За хамгийн ихэнд бол татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. За хоёулаа энийг ингээд задлаад явъя те. Яг ямар голлох заалтууд дээр нэмэлт өөрчлөлт орж байгаа юм. Татварын ерөнхий хууль дээр. За татварын ерөнхий хууль дээр бол үндсэндээ нэг 3 үндсэн чиглэлээр өөрчлөлт орж байна. За хамгийн нэгдүгээрт нь бол татварын алба өөрөө зөвлөн туслах алба байх тухай одоо ийм одоо хуулийн зохицуулалтууд цааш нэр орж байна. Өөрөөр хэлбэл одоо татварын алба маань татвар төлөгчдөд ямарваа нэгэн одоо татварын эрсдэл учирсныхын дараа одоо тэрийг шалгадаг, торгодог, тийм ээ? Акт торгуул тавьдаг байхаасаа илүү тэр татварын зөрчил гаргахаас өөрчлөн сэргийлээд татвар төлөгчдөд одоо зөвлөдөг, сургадаг, тийм тэднийг одоо мэдээлэлээр хангадаг ийм тогтолцоороо одоо аргачлал руу ерөнхийд нь бол шийдэх гэж байна. Энэ хүрээнд одоо татвар төлөгчд одоо жишээлбэл тусгай хэрэгцээд иргэд байлаа гэж бодъё, тийм ээ? Одоо сонсголын бэрхшээлтэй ч гэдэг юм, харааны бэрхшээлтэй ч гэдэг юм уу тийм энэ иргэдэд одоо гихмчлэнгээр одоо бас тэр татварын одоо зөвлөн туслах үйлчилгээг хүртээмжтэй бол ерөөсөө л одоо нийт татвар төлөгчдод одоо татварын одоо зөвлөн туслах үйлчилгээг чанар хүртээмжийг одоо нэмэгдүүлэх чиглэлээр хамгийн томоохон өөрчлөлтүүд орж байгаа. За энэ хүрээнд мөн одоо татварын албаны зүгээс
хийж байгаа бас нэг том зүйлүүд юу байна вөхөр зэрэг цаг хугацаа орон зайнаас хамаарахгүйгээр нөгөө хиймэл оюун ухаан татврын нөгөө big data буюу одоо их хөгжлийн санд үндэслэсэн нөгөө хиймэл оюун ухаанд зөвлөх одоо байнгын одоо хариулт өгдөг ийм зүйл болж байгаа. Одоо та бүхэн татвар GPT гээд ороод үзэх юм бол одоо орох боломжтой. Өөрөөр хэлбэл татврын албаны Монголын татврын албаны одоо MTA.gov Segment сайт руу ороход баруун доод болонд нь татвар GPT гээд одоо цонх байршиж байгаа. Тэр лөө ороод за мөн одоо Монголын татврын алба P-сууц руу оронгууд зарим одоо гол мэдээллүүдийн доор нөгөө send message уу зурус илгээх гэсэн цонх байж байгаа тийм. Тэр лөө орохоор одоо хиймэл оюун ухаанд зөвлөх маань бол одоо хариу өгдөг байдлаар одоо бид нар энэ одоо зөвлөн туслах үйлчилгээгээ хуулийн өөрчлөлт орж байгаатай зэрэгцээд бид бас нэвтрүүлээд эхлэе явж байгаа ийм зүйл байж байна. Татврын ерөнхий хуулинд орж байгаа хоёр дахь гол өөрчлөлт бол ерөнхийдөө одоо нөгөө татвар төлөгчдийн хууль дагам мөртөлтийн төвшинг тодорхойлох. Ингээд хууль дагам мөртөлтийн төвшин дээр нь үндэслээд хэрвээ тухайн татвар төлөгчийн хууль дагам мөртөлтийн төвшин сайн байх юм бол тэдгээр татвар төлөгчдод одоо тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулал үзүүлдэг байх. Тухайлбал бол нэмэгдсэн өртгийн тийм одоо нөгөө татвар төлөгчдийн хууль дагам мөртөл татврын хууль тогтоомжоо хэр зэрэг дагдгийн тайлангаа хугацаанд нь тушааж гин үү, татварын хугацаанд нь төлж гин үү гэх мэтлэнгийн одоо хэд хэдэн үзүүлэлтээр татвар төлөгч болгоныг одоо үнэлэх гэж штэ. Тэгээд энэ үнэлгээ сайн гарчих юм бол тэр татвар төлөгчд бол яг нэг татварын хууль тогтоомжийн дагуу бас одоо тодорхой хэмжээний дэмжлэг урамшуулал үзүүлэхээр энэ удаагийн нэмэгдсэн өртгийн албан тушаалын тухай хуулийн шинжилсэн хариулга дээр татвар одоо тэр хууль дагам мөртөлтийн үнэлгээ сайн гэсэн одоо үнэлгээтэй аж ахуйн нэгжүүд бол нэмэгдсэн өртгийн албан татвараа 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулж болох зохицуултууд хүртэл орж байгаа гэсэн. Эсвэргээрээ татварын хууль тогтоомжийн нөгөө дагам мөртөлтийн үнэлгээ муу гарчих юм бол яг хөхөр зэрэг тухайн одоо тэр татвар төлөгчдөд одоо нөгөө зөвлөн туслах татварын алба маань яах гэж байна вэ? Эрсдлээс нь одоо өршлөн сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, сургалт зөвлөгөө өгөх гэдэг юм уу тийм ээ. Энэ чиглэлээр ажиллах ийм одоо хуулийн зохицуултууд татварын ерөнхий хуулийн дээр голчлон орж байгаа. За дараагийнх нь болохоор нэмэгдсэн өртгийн албан татврын тухай. Ямар шинжил нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль түрүүнд бид нар хэлсэн нөгөө анх 92 онд л хуулиуд батлагдж хахад худалдааны албан татвар нэртэйгээр одоо батлагдчихсэн хуулиуд одоо ингээл нэр нь өөрчлөгдөд явж байгаад одоо ингээд нэмэгдсэн өртгийн албан татвар гэж явж штэ. За тэгэхээр зэрэг нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн гол зорилго нь бол ерөнхийдөө тэр далд эдийн засгийг бууруулах замаар татврын хамрагдалтыг л одоо сайжруулах чиглэлдэг ийм л хууль юм байна. Тэгэхээр зэрэг нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль маань бол энэ удаагийн шинчилсэн хариулга гэж байгаа чинь бол нөгөө хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн 50-аас дээш хувьд нь өөрчлөлт орчиж байгаа учраас шинчилсэн хариулгын төсөл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулинд их өөрчлөлт орж ийл гэж ойлгох гэж байна. Нөгөөдөл нь нөгөө 50-аас нөгөө өөрчлөлтийн хувь нь бага учраас нэмэлт өөрчлөлтийн төсөл явж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн дээр бол хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. За хамгийн гол өөрчлөлт нь бол иргэн өрхийн одоо татврын ачааллыг бууруулахад чиглэсэн одоо нэлээд томоохон өөрчлөлтүүд орж байна. За энд ямар өөрчлөлтүүд орж ийнө вэхээр зэрэг нөгөө одоо ч юм бол бид нар нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулиар бол худалдаа авалтанд төлсөн нөөтийнхэн 2% л буцааж авдаг шүү дээ тийм ээ 2% л авдаг. Одоо хэдэн төгрөгийн худалдаа авалт хийснээс үл хамааран 2% буцаалтал авдаг бол за энэ одоо шинчилсэн хариулгын төсөлд бол энийг нь бол одоо 500 мянга хүртэл хэрвээ таны сарын худалдаа авалт 500 мянга хүртэл байж их юм бол та тэр худалдаа авалтанд төлсөн нөөтөө бүгдийг нь 100% буцааж авах. 500 мянгаас 1 сая хооронд байж их юм бол нөгөө 500 мянгаас давсан хэсэгтээ бол яг ч та төлсөн нөөтөө 50% буцааж авах. За ингээд таны сарын худалдаа авалтын дүн 1 сая төгрөгнөөс дээш гарчих юм бол яг одоогийнхтойгоо адилхан 20% эргүүлж авах тухай юм зохицуулт орж шít. Инхээр энэ бол нөгөө бага дүнтэй худалдаа авалт хийдэг одоо хүмүүст бол маш их ашигтай ийм одоо зохицуулт болж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө иргэдийн одоо худалдаа авах чадварыг нэмэгдүүлээ, татварын ачааллыг одоо бууруулъя гэдэг гол зорилго бас энэ дээр явж ийн гэсэн үг. За нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн дээр бас нэг орж байгаа гол бас нэг өөрчлөлт юу вэ нөхөр зэрэг одоо бол нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулиар 50 саяын босго одоо жилийнх нь борлуулалтын орлого 50 сая болчих юм бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээд ингээд татврын тайлан гаргаад төлөө явдаг юм тогтолцоотой. Энэ одоо байдлыг бол одоо иргэд тэр нөгөө санал асуулгын явцад бол маш их санал өгчөөсөн. Энэ бол арай бага байна. Энэ босгыг нэмэгдүүлээч гэд. За тэгэхээр энэ шинчилсэн хариулгын төсөлд ямар өөрчлөлт орж ийнө гэхээр зэрэг ер нь бол бүх нийтээр татвар төлдөг бай, шудраг бай гэдэг зарчмыг бол бас энэ нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль санал өгж байгаа хүмүүсийн 40% нь өгж ирсэн. Бүгдээрээ л төлөе. Ягаараа зарим төлөөд ягаараа зарим төлдөггүй.
гэх тэгэхээр энэтэй холбоотойгоор бол эмэгцэн эрхтний албан тушаалын тухай хуулийн шинжилсэн хариулгын энэ төсөл дээр бол бүгд нөөц төлөгч бай. Гэхдээ жилийн борлуулалтын орлого нь 400 сая хүртэл байгаа. Одоо нэг 50 сая байгаа гэсэн шүү дээ тийм. 400 сая хүртэл байгаа одоо татвар төлөгчийн хувьд бол хялбаршуулсан гормоор тайлгнана. Хялбаршуулсан гормор гэдэг нь юу хэлж ийм нөхөр зэрэг та хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн. Борлуулалтын чинь орлогын 90% тэнцүү хэмжээний хасалтыг шууд автоматар хуулийн дагуу хийгээд өгчгээ. Инхээр зэрэг та үлдсэн 10%-аас нь л татвар төлөх гэж штэ. Тэгэхээр зэрэг эмэгцэн эрхтний албан татварын хялбаршуулсан гороо гэдэг бол яхна таны төлөх татварыг шууд автоматар 10 дахин бууруулад өгчөж байгаа зүйл гэсэн үг байхгүй. 10%-аар биш 1%-аар л төлж ийн гэсэн үг. Ер нь бол за нөгөөтэйгөр хялбаршуулсан гормоор тайлан гаргаж байгаа татвар төлөгч маань бол улиралд нэг удаа тайлангаа гаргадаг болгож өөрчилж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа эмэгцэн эрхтний албан татварын тухай хуулиар бол татвар төлөгч сар болгон тайлан гаргадаг. Тэгвэл хялбаршуулсан гормор руу шилжсэн татвар төлөгч бол улиралд нэг удаа 3 дахин багасж ийн ер нь бол тийм ээ. За нэг ийм зүйл болж байна. За нэмэгдсэн эрхтний албан татвар төлөх хугацааны хувьд бол хоёр үндсэн бас шин зохицуулалт орж байгаа. Сая би түрүүн хэлсэн нөгөө хууль дагам мөрдөлтийн үнэлгээ сайн гэсэн компаниуд бол одоо татвар төлөгч бол нэмэгдсэн эрхтний албан татвараа төлөх хугацаагаа 2 хүртэл сараар хойшлуулж болох юм зохицуулалт орж байна. Дээр нь одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол нэмэгдсэн эрхтний албан татварын тайланг одоо дараа сарын 10-ндаа гаргаад мөн одоо тэр тайлангаар тодорхойлогдсон одоо татварын ногдлоо төлөх үүрэгтэй байдаг байсан бол энийг салгаж өгч байгаа. Тайлангаа бол 10-ндаа гаргая. Тэр тайлангаар тодорхойлогдсон татварынхаа ногдлыг 15-нд одоо төлье гэдгээр бас ийм өөрчлөлтүүд орж байгаа. За мөн нэмэгдсэн эрхтний албан татварын тухай хуулийн дээр аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн нэлээд олон заалтууд орж өгж байгаа. За энд одоо юу хэлхийг хүсэж байгаа нөхөр зэрэг хамгийн нэгдүгээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа нэмэгдсэн эрхтний албан татварын тухай хуулийн дээр нөгөө үндсэн хөрөнгө худалдаж авсан тохиолдолд үндсэн хөрөнгөнд төлсөн нөөтийг нь 5-аас 10 жилд хувь тэнцвүүлж хасдаг байсан. Энэ нь бол одоо нөгөө аж ахуйн нэгжид бас зарим талаар хүндрэлтэй байхгүй юу? Би бүх нөөтөө төлсөн хэрнээсээ тэрийг 60%, 120% авах гэж штэ. Нөгөө сар болгон тайлан гаргахаар чинь 5 жилийн хугацаанд 60 удаа тайлгна. Уг нэг дор авмаар байна штэ. Нэг дор авмаар байна штэ тий. Тэгэхээр яг энэ өөрчлөлтийг нөгөө бас л тэр хуулийн төсөл боловсруулж явах явцдаа одоо татвар төлөгчдөөс ирүүлсэн санал нэг л дор авмаар байна штэ. Чи би энэ жилдэл хөрөнгө оруулалтыг хийгээд тэгээд энэ жилдээ би тэрнийхээ өрөөгөж хүртээд хэлж байгаа юм чинь татварын буцаалтаа би татвараа төлсөн юм чинь буцаалтаа энэ жилдээ л авчмаар байна штэ гэдэг. Тэгэхээр зэрэг яг энэний дагуу бол тэр үндсэн хөрөнгөнд хувь тэнцвэрлэн хасалт хийдэг энэ заалт бол байхгүй болсон. Байхгүй болгохоор одоо төсөлд явж байгаа. Хэрвээ энэ төсөл батлагдчих юм бол яг бид нар үндсэн хөрөнгө худалдаж авсан тухайн тайлан хугацаанд түүнд төлсөн тэрэнд одоо төлсөн нөөтөө хасалт хийдэг ийм юм руу орох гэж байна. За мөн одоо оршин суугч бус гэж бид нар нэрлэдэг гэдгийг тэр нөгөө Монгол улсад бүртгүүлгүй аж ахуйн гэж Монгол улсад оршин суудаггүй хүмүүсээс худалдаа авалт ажил гүйцэтгэх хийхээр зэрэг тэр оршин суугч бусад төлсөн нөөтийг одоогийн хүчин төгөлдөр хуулиар мөрдөж байгаа хуулиар хасалт хийдэггүй байсныг бас л одоо хуулийн төсөл боловсруулалтын явцад татвар төлөгчдөөс гарсан саналд үндслээд энэ одоо оршин суугч бусад одоо төлсөн тэр гадаад иргэн аж ахуйн нэгжээс одоо худалдаж авсан бараа үйлчлэгэнд төлсөн нөөтийг хасдаг болох юм одоо зохицуултууд орж ийн. За зарим тохиолдолд бас одоо манадаас түгээмэл гараад байдаг. Төлбөрийн баримт олохгүй штэ. Төлбөрийн баримт олохгүй болохоор би одоо нөгөө нөөтөө буцааж авч чадахгүй штэ гэдэг ийм гомдлууд бас саналууд их гарч ирсэн. Тэгэхээр энийг одоо авч үзээд тэгэхээр хэрвээ нөгөө борлуулагч маань төлбөрийн баримт олгоогүй тохиолдолд хэрв та бэлэн бусаар төлбөрөө хийцсэн байх юм бол тэр одоо бэлэн бусаар одоо төлбөр хийсэн баримтан дээрээ үндэслээд тэр худалдаа авалтынхаа 10% нь нэмэгдсэн эрхтний албан татвар шингэсэн гэж үзээд хасалт хийх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгочихж байгаа. За гэх мэтлэнгийн одоо өөрчлөлтүүд орсон. Дээр нь нэмээд ажилчид одоо хүний нөөцийн хөгжилтэй холбоотой ажилчдын одоо хангамжтай холбоотой одоо зардлууд тэр нь төнд одоо төлсөн нөөтөдөр бол бас хасагдах зардал хасагдаж өгдөг байсан бол энэ дээр бол одоо цалингийн сантаан уялдуулаад хасалт хийх ийм одоо зохицуултыг оруулж гисэн. За мөн одоо энэ удаагийн нэмэгдсэн эрхтний албан татварын тухай хуулиар орж ирж байгаа бас дахиад одоо нэг зүйл юу вэ нөхөр зэрэг олон төрлийн одоо хөнгөлөлт чөлөөлтүүдийг аль болох одоо багасгаж зөвхөн стандарт хөнгөлөлт чөлөөлтүүдийг л үлдээж байгаа. Инхээр зэрэг ерөөсөө түрүүнд би хэлсэн шүү дээ энэ нэмэгдсэн эрхтний албан татварын тухай хуулийн гол зорилго юу вэ нөхөр зэрэг далд эдийн засгийг бууруулад татварын одоо хамрагдалтыг сайжруулах. Инхээр зэрэг бүгд л одоо шударга татвар төлдөг тэгш шударга татвар төлдөг байяа л гэсэн тийм үү. Гэтэл энэ хөнгөлөлт чөлөөлт их байгаад эхлэхээр зарим нь одоо хөнгөлөгдөөд чөлөөлөгдөөд зарим татвар төлөөд байгаа ийм болдог тийм. Тэгэхээр зэрэг яг л одоо олон улсад байдаг стандарт хөнгөлөлт чөлөөлтүүдийг үлдээгээд ер нь бол бусад одоо хөнгөлөлт чөлөөлтүүдийг аль болох одоо багасгах
ийм зорилгыг бол энэ нөөтийн хуулийн дээр тавьж одоо энэ шинжилсэн төслүүд боловсруулагдсан байна. Сая аж ахуйн нэгжийн татврын албан татврын хуулийн гол заалтуудыг бас давхар ярьчлаа тий. Хувь хүний За тий аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль дээр бас нэлийн өөрчлөлтүүд орсон байгаа. голлох заалтууд нь юу? Тэрийг тэгээд уйлаач тий. Тэгэхээр зэрэг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль дээр бас энэ удаагийн шинжилгээний зорилго бол нэг бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх явдал гэсэн шүү дээ тий. Бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх явдал. Тэгэхээр энэтэй холбоотойгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дээр орж байгаа хамгийн том нэг одоо өөрчлөлт юу байна вэ гэхээр зэрэг татврын шатлал нэмэгдэж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дээр татвар ногдуулах орлого 6 тэрбум хүртэл 10%-аар ногдуулаад 6 тэрбумаас давсан дүнд нь шууд 25%-аар ногдуулчихдаг байсан. Шууд 10-аас 25 гэдээ бүр шууд амар өсчихж штэ бүр огцом нэмэгдчихэж штэ тий. Энэ нь бол одоо бас нөгөө жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг томрох бизнесийг томроход саад болж байна гэж үзэж байгаа учраас энэ шатлалыг нэмэгдүүлсэн байна. 6 тэрбум хүртэл 10% байдгаараа байна. 6-аас 10 тэрбум гэж дахиж нэг шинэ интервал оруулж ирээд энэ хооронд байх юм бол 6 тэрбумаас давсан орлогод нь 15%-аар 5%-аар л нэмэгдүүлж штэ. Ингээд 10 тэрбумаас давсан орлогод нь бол 25%-аар татвар ногдуулгаар нөгөө нэг татврын хувь хэмжээний огцом өсөлтийг сааруулад тэгээ шатлал нэмж байгаа ийм зүйл оруулж байгаа. Энэ бол одоо бизнесийн идэвхжлийг одоо нэмэгдүүлэхэд нэлээд одоо ач холбогдолтой заалтаа гэж харж байгаа. Нөгөөтэйгүр одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэсэн бас томоохон бас нэг өөрчлөлт орсон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дээр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврыг төлөх хялбаршуулсан горим гэж байгаа юм. Борлуулалтын орлого нь 50 сая хүртэл байгаа аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаад аж ахуйн нэгж бол дараа 3 дугаар улиралдаа багтааж гэдэг чинь тухайн татврын жилийнхаа 9 сарын 30-нд багтаага хүсэлтэд гаргачих юм бол хялбаршуулсан горим руу шилжиж болдог. Тэгэхээр зэрэг энэ 50 саяын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хялбаршуулсан горим руу шилжчихээр одоогийн хүчин төгөлдөр хуулиар зохицуулж байгаа. Тэгвэл энэ хялбаршуулсан горимын босгыг 400 сая болгож нэмэгдүүлж өгсөн. Одоо 300 саяын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж бол өмнө нь бол хялбаршуулсан горим ашиглах боломжгүй байсан байна тий. Тэгвэл одоо энэ хуулийн өөрчлөлт батагдчих юм бол 400 сая хүртэлх орлоготой бүх одоо аж ахуйн нэгжүүд бол яаж яана хялбаршуулсан горимоор тайлан гаргана. Хялбаршуулсан горимоор тайлан гаргана гэдэг нь тэр үйл ажиллагааныхын орлогын 10%-аар татвар ногдох орлогыг тодорхойлоод тэндээсээ татвар суудах нь гэхээр бас л одоо нөгөө ногдуулах татварыг нь 10 дахин бууруулчих. Үндснээ 1%-аар татвар ногдуулах гэж байна л гэсэн үг. Жижиг аж ахуйн нэгжүүдийг бас дэмжиж байгаа юм. Жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа маш том бодлого. Мөн одоо энэ жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бас нэг том өөрчлөлт орсон юу вэ нөхөр зэрэг одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дээр 1.5 тэрбум хүртэх орлоготой аж ахуйн нэгж бол 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцааж авдаг зохицуулалт байгаа байхгүй юу? Байсан. Энийг нь бол одоо дахиад нэг шатлал нэмсэн. 1.5 тэр татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл байгаа тохиолдолд 10%-аар татвараа төлөөд 90%-ийг нь буцааж авдаг зохицуулалт хэвээрээ дээр нь нэмээд 1.5-аас 2.5 тэрбум хүртэлх одоо татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжийн хувьд бол ялгаагүй 10%-аар төлчгөөд 50% буцааж авах. Одоо 50%-ийн буцаалт олгодог ийм шинэ интервал нэмэгдсэн байх ч гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо бүхэлдээ жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн юм багц заалт байж байгаа. Хялбаршуулсан горимын бас өсгсөн байна. Тэгээд 1.5 тэрбум хүртэл орлоготой бол татварыг нь 90% буцаачиж байна. 1.5-аас 2.5 тэрбум байх юм бол төлсөн татварыг нь 50% буцаагаад олгочихж шүү дээ тийм. Энэ бол одоо тэр аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн юм заалт байж байгаа. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дээр түрүүнд би бас нэмэгдсэн хүртэлх албан татврын тухай хуулийн дээр бас давхар хэлсэн. Тэр ажилтнаа сургах, хүний нөөцөө хөгжүүлэх, чадварчуулахтай холбоотой зардлууд бол өмнө нөгөө одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дээр хасагдах зардалд ордоггүй байсан байхгүй. Ягаад тэгэхээр зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой зардал бишээ гэдэг. Эннээсээ болоод одоо татвар төлөгчд яаж ийм нөхөр зэрэг энэ ажилчдаа одоо хөгжүүлэхтэй, сургажтай, чадварчуулахтай холбоотой зардлуудыг бас одоо хасагдах зардалд оруулж өгмөр байна штэ гэдэг өсөлтөд тавьсан учраас энэ удаагийн хуулийн төсөлтөр бол нийт цалингийн сангийн 10%-аар дээд хязгаарыг нь тавьж өгөөд хасагдах зардалд одоо хүлээн зөвшөөрөхөөр ийм одоо хуулийн төсөлтөөр явж байгаа. Дээр нь бас ажилчид одоо нөгөө ажлынхаа дундуур одоо ая тухтай амрах ийм одоо боломжийг бүрдүүлэх гээр зэрэг бас одоо тэрэнд гаргасан зардал хасагдах зардал болж чадахгүй байна гэдэг саналуудыг маш их тавьсан. Тэгэхээр зэрэг тэр ажилтны одоо тэр амралт хангамжтай холбоотой зардлыг мөн одоо тэр нийт цалингийн сангийн 5%-аар дээд хязгаарыг нь тавьж агаад одоо хасагдах зардалд оруулж болохоор
оруулж одоо болно гэдэг ийм одоо өөрчлөлтийг оруулаад явж байна. Дээр нь одоо сайн дурын даатгалын хураамж дээр татвар ногдуулах орлогын 15% гэсэн дээд хязгаар байсан. Энэ хязгаарыг ерөнхийдөө 30% болтол жил болгон одоо интервалтаагаар нэмэгдүүлэх юм саналууд ороо явж байна. Бас одоо аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хуулийн дээр татвар төлөгчдод одоо тааламжтай байдлаар одоо орж байгаа бас нэг одоо гол зохицуулт юу вэ нөхөр зэрэг бид нар ч нөгөө гадаадаас их үйлчлэгээ авдаг гадаад одоо жишээлхэд хилцүүлгийн явцад олон улсын одоо тээвэр жуучин үйлчлэгээ эрхэлдэг компани бид нар одоо ингээл юу гэдгийг гадаадад тэр ачаа бараг тээвэрлэгтэй холбоотойгоор маш их одоо шатхуун тос судалдаж авах юм тэргээ те. Гэтэл нөгөө тэр гадаадын байгууллага чинь манад баримт өгөхгүй учраас би тэр зардлаа хасагдах зардал болгож чадахгүй шүү дээ гэдэг зүйлийг ярьж ирсэн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бид нар бас энэ хууль боловсруулах явцад бол энийг судалж үзээд за энэ одоо хуулийн төсөлд бол юу гэж орсон бэ гэхээр зэрэг тэр гадаадаас авсан үйлчлэгээнд та төлбөрөө тухайн аж ахуйн нэгж төлбөрөө бэлэн бусаар хийцэн байх юм бол тэр бэлэн бусаар одоо төлбөр хийсэн баримтан дээр нь үндэслээд хасагдах зардлаар хүлээмжшөөрөөч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтлэнгийн аж ахуйн нэгжүүдтэй нэлээд тийм нааштай тийм ээ. Бизнесийн одоо идэвхжлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн за жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд өсөж дэвжих бойчхот нь одоо чухал ач холбогдолтой юм залтууд орсон гэж байна. За хамгийн сүүлийн буюу 4 дахь залт хувь хүний орлогын албан татврын тухай хуульд нэлээд сонирхол татж байна л да. Ямар гол заалтууд бас шинжлэгдэж орж байгаа ямар иргэдээс одоо ямар саналыг бас авч байгаа юм. За хувь хүний орлогын албан татврын тухай хуульд бол түрүүн бас энэ хуулийн шинжилгээний зорилгыг бид нар хэлсэн нөгөө дундаж давхаргыг тэлэх иргэдийн одоо орлогыг хамгаалах одоо ерөнхийдөө чиглэж энэ гол өөрчлөлтүүд хийгдсэн гэж. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотойгоор хамгийн гол орж байгаа өөрчлөлт гэвэл татварын шатлалыг бас одоо нэмж байгаа нэг аж ахуйн нэгжтэй адилхан тийм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хувь хүний орлогын албан татврын тухай хууль дээр бол 3 шатлалтай байгаа. За яг хоёулаа нэг сарих дээр нь ярьчээ. Хуулийн дээр бол нэг жилээрээ байдаг. 12 хуваагаад нэг сараар нь ярьчих. Хэрвээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дээр бол сарын одоо цалин түнтэй адилдах орлого шууд ус орлогын хэлбэр 10 сая хүртэл байх юм бол 10% татвар төлж байгаа. Сарын уу? Сарын. 10 саяас 15 сая хооронд байх юм бол нөгөө 10 сая хүртэлх 10% 1 сая болно үстэй тий. Тэр 1 сая дээрээ 10 саяас давсан дүнгийн 15%-аар. 15-аас дээш сая төгрөгийн орлоготой байх юм бол 15-аас давсан дүнд нь 20%-аар татвар төлдөг. 10, 15, 20 гэсэн 3 шатлалтай байсан гэсэн үг. Тэгээд дээд хязгаар нь сарын 15 сая байсан болох ч тийм ээ. За энийг бол 6 шатлалтай болгож нэмсэн. За. Ингэхдээ сая бол дээд хязгаар нэг 15 саяас дээш бол 20% гэжсэн шүү дээ тийм. Нөгөө 10, 12, 14 гээд нэмэхээр 10 сая хүртэл 10% хэвээрээ. 10-аас 15 сая дээр 12%, 15-аас 20 сая дээр 14%. Нөгөө дөрөвч чинь бол 15-аас дээш л шууд 20% болчихжсэн биз дээ тийм. Ингээд сарын нөгөө цалин түнтэй адилхах орлого болон шууд бус орлогын хэлбэр дээр нь үйл ажиллагааны орлогын хэлбэр 5 саяар нэмэгдэх тусам нөгөө татварын интервалын хувь нь 2%-аар нэмэгдсээр хагаад 30 саяас дээш бол 20%. 30 саяас давсан дүнд нь 20% татвар ногдуулахаар. Тэгэхээр зэрэг татварын хувь хэмжээ дээд хувь хэмжээ нэмэгдээг хүрнээсээ нөгөө орлогын хязгаар 30 сая болтол өссөн байж шүү дээ ер нь бол тийм ээ. Инхээр зэрэг энэ бол одоо ерөнхийдөө бас татварын ачаалал буурж ийн гэсэн үг өстэй тийм ээ. Татварын ачаалал буурж ийн. Нөгөөтэйгүр хувь хүний орлогын албан татварт орж байгаа бас нэг гол өөрчлөлт бол юу вэ нөхөр зэрэг нөгөө үйл ажиллагааны орлоготой иргэд байдаг шүү дээ тийм ээ. Үйл ажиллагааны орлоготой иргэдийн хувьд бол хялбаршуулсан горим бас ашиглах боломж нь одоо ч байгаа л да. Энэ дээр нь бол яг одоо нэг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийн шинжилгээтэй холбогдуулаад 400 сая хүртэл орлоготой одоо тэр нөгөө иргэн маань хялбаршуулсан горимоор одоо тайлан гарах хүсэлтээ өгөөд хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Түрүү нөгөө хялбаршуулсан горим гэдэг чинь үндсэндээ 1% татвартай гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Татвар нийт орлогын нь 10%-аар татвар ногдуулах орлогыг тодорхойлоод авчгаар 10 дахин буураад буюу 1% татвар төлөх ийм боломж өөрчилж байгаа. За мөн энэ иргэдийн орлогыг хамгаалах гэдэг энэ зорилгын хүрээнд бас нэг хийгдсэн зүйл юу вэ нөхөр зэрэг татварын хөнгөлөлт байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дээр цалин түнтэй адилдах орлого шууд орлогоос болоод цалин түнтэй адилдах орлогоос жилийн 240 мянган төгрөгөл хөнгөлдөг байхгүй юу? За энийг бол одоо нэмэгдүүлээд сар болгон 800 мянган төгрөгийн орлогыг нь одоо хөдөлмөрийн үсээ доод хэмжээ чинь 792 мянга байна шүү дээ одоо тий. Хөдөлмөрийн үсээ доод хэмжээтэй дүүх виц буюу
Гэхдээ яг одоо хуулийн дээр бол 800 мянга гэж шууд орсон. 8 сарын одоо сар болгоных нь одоо орлогыг сар болгоны 800 мянга төгрөгийн орлогыг татвараас хөнгөлнө. Инхээр зэрэг 12 сарын хугацаанд бол бид нар 9.6 сая төгрөгийг татвараас хөнгөлүүлэх гэж байна тийм ээ. Өөрөлдөх юм бол 800 мянга төгрөгийн орлоготой хүн бол хүүхний орлогын албан татвар төлөхгүй л гэсэн санаа авахгүй ер нь бол тийм ээ. Тэгэхээр зэрэг иргэдэд очиж байгаа татварын ачаалал бол буурж байна гэсэн юм зүйл яаж байгаа. Дээр нь хүүхний орлогын албан татвар дээр бас дахиад хөнгөлөлтүүд байгаа. Тэгэхээр бид нар хамгийн сайн мэддэг хөнгөлөлт бол нөгөө анх удаага амьдран суух зорилтоор орон сууц худалдаж авсан тохиолдолд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол 6 сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлж буцааж олгодог юм бол тухайн жилийнхэн төлсөн татварын дөнгөөс хэтрүүлэхгүйгээр одоо буцааж олгодог. Энэ дүн дээр бол өөрчлөлт ороод одоогийн явж байгаа хуулийн төсөл дээр бол энэ одоо анх удаага амьдран суух зорилтоор орон сууц худалдаж авсан тохиолдолд тухайн татвар төлөгчид үзүүлэх татварын хөнгөлөлтийг нь бол 15 сая хүртэл болгож нэмэгдүүлсэн гэсэн үг. Бүр 2.5 дахин нэмсэн байна тийм. За ийм одоо заалтууд ороо явж байгаа. За бас түрүүнд бид нар хэлсэн одоо энэ удаагийн татварын шинжилгээний бас нэг зорилго бол нөгөө татварын мэдээллийн сан big data дээр үндэслээд цахимжуулах тийм илүү одоо тэр татвар төлөгчдод хялбар болох зорилго тавьж байгаа гэсэн энэ зорилгын хүрээнд бол хүүхний орлогын албан тухай хуулийн дээр орж байгаа бас нэг гол өөрчлөлт бол татварын тайлангийн татварын алба гаргаж өгнө. Тэр хүүхний татварын тайланг. Хүүхний татварын тайланг тэр нөгөө татварын мэдээллийн сангаасаа татварын алба өөрчилсөн байдлаар боловсруулад иргэнд цахимаар илгээнэ. Иргэн нөгөө тайлангаа хянж үзээд миний орлого зарлага болж байна зүв байна гэж үзэх юм бол баталгаажуулснаар татварын тайлан тушаагдсанд тооцогдохоор ийм өөрчлөлтүүд ороо явж байгаа бас. Илүү хэлбэршил. Тий, иргэн татвар төлөгчд бол илүү л одоо хялбар болж байна л гэсэн үг. Нөгөө талаасаа энэ одоо химэл оюухан big data дээр үндэслээд татварын одоо харилцааг бүхэлд нь одоо цахимжуулах энэ процесс хүүхний орлогын албан татварын тухай хуулийн дээрээс эхлээд хэрэгжиж эхэлэх гэж байна л гэсэн санаа байна. Монгол улсын ер нь хууль даган мөртөлтийн төвшин ямар байд юм бол? Тэгэхээр зэрэг энэ татварын хууль даган мөртөлтийн төвшин гэдгийг одоо л тодорхойлж эхэлж байгаа. Одоо л тодорхойлж эхэлж байгаа. Тэгээд ер нь бол татварын ерөнхий хуулийн дээр олж байгаа гол өөрчлөлт бол энийг одоо тодорхойлохтой холбоотой эрх зүйн зохицуултыг дээр нь оруулж өгч ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд одоо хууль даган мөртөлтийн төвшинг тодорхойлж эхэлснээрээ маш сайн дунд муу гэсэн дөрвөн ангиллал гарч ирэхээр ерөнхийд нь бол одоо хуулийн төсөл дээр ороо явж байгаа. Саяхан нөгөө зээлийн юун дээр яг тэгж гарч эхэлдэг болсон шүү дээ. Нөгөө хар данс гэдэг зүйлийг халаад яг юм дөрвөн ангилалтай болгож ирсэн. Тэрнтэй төстэй гэсэн үг. Ерөнхийдөө тэрнтэй төстэй гэсэн үг. Гэхдээ тэр зээл дээр бол нөгөө нэг зээлийн үүргийн биелэлтэд хэр хангаж ийн үү гэдэг дээр үндэслэж тэр үнэлгээг нь гаргаж байгаа шүү дээ. Энэ татварын хууль даган мөртөлтийн төвшин бол яг тухайн татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоо даган мөрдөж байгаа байдал, татварын тайлангаа татвараа хугацаанд нь зөв одоо татварын ногдлоо зөв тодорхойлж байгаа хэсэг. Татварын тайлангаа хугацаанд нь өгж байгаа хэсэг. Тэгээд татварын тайлангаар тодорхойлогдсон татварынхаа өрийг хугацаанд нь бас хуулийн хугацаанд нь төлж барагдуулж байгаа хэсэг гэсэн хэд хэдэн үзүүлэлтээр энэ татварын хууль даган мөртөлтийн үнэлгээ гэж чимээ гаргаад за тэгээд энэ татвар төлөгч болгон дээр үнэлгээ гараад ирэх гэж штэ. Тэгэхээр зэрэг энэ үнэлгээгээ хараад одоо жишээлхэд муу тааруу дунд гэсэн үнэлгээ авсан нөхдүүд бол яах нь вэ? Татварын хууль тогтоомжийг судлах, за нөгөө зөвлөн туслах үйлчилгээ тий татварын албачин зөвлөн туслана гэж байгаа тийм үү. Тэгвэл одоо тэр татварын албанаас одоо зөвлөгөө мэдээлэл тусалцаа авах замаар тэр өөрийнхөө үнэлгээг одоо дээшлүүлэхэд өөрийгөө бас хянах удирдах боломжтой болж байгаа. Миний үнэлгээ муу гарчиж. Тэгвэл энийг сайжруулахын тулд яах юм? Юунаасаа болоод муу гарчих вэ гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр татварын эрсдлээс одоо өршлөн сэргийлэхэд өөртөө бас хяналт тавих юм боломжийг энэ татварын хууль тогтоомжийн даган мөртөлтийн үнэлгээг тогтоосноор гаргаж үзэж байгаа. Эсрэг талд нь сайн байгаа татвар төлөгч бол яах нь вэ? Татварын хууль тогтоомжийн дагуу тодорхой хэмжээний урамшуулал дэмжлэгт хамрагдах ийм боломж бүрднэ л гэж харж байгаа. Аж ахуйн нэгжийн татвар ер нь өндөр байна, их байна гэж хүмүүс маш их шүүмжилдэг те. За үүн дээрээс ингэ санал авч байгаа юм байна. Ер нь манай Монгол улсын татварын орчин бусад улсын татварын орчинтой ингэ харьцуулахад ямар төвшөнд байгаа вэ? Тийм статистик тоо мэдээлэл тэнд байгаа юу? Тий, яг нь ер нь бол манай улсын татварын хууль тогтоомжууд, татварын хувь хэмжээ ямар байдгийм бэ гэж хүмүүс их сонирхолтой л да. Ер нь бол зүгээр өөр улсад ийм байдаг гэж. Тэгэхээр зүгээр жишээ олгоод нүүдээр жишээлхэд тайлбарлчихъя тий. Тэгэхээр зэрэг нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж яг одоо нэмэгдсэн өртгийн албан татварын хуультай гэвэл одоо дэлхийн 175 орн байгаа байхгүй юу? 175 орн байж байгаа. Тэгээд энэ 175 орноос 9 орн л манайхтай тэнцүү буюу манайхаас бага
нөөттэй байдаг гэсэн судалгаа байдгийн байл. Тэгэхээр зэрэг бусд нь бол одоо өндөр болж тарах гэж байгаа үстэй ер нь бол тийм ээ. Ер нь бол дэлхий дээр нэмэгдсэн өртгийн албан тушаалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг улс орнууд дээр судалгаа хийгээд нөөтийн дундаж юу ер нь хэд байна уу гэдээ аваад үзэхээр зэрэг 16 гэж гаргасан байдгийн билээ одоо манай судлаачид. Гэтэл манайх бол үндсэндээ 8 байхгүй юу? Ягаад 8 гэж хэлж ийм нөхөр зэрэг 10% төлөөд 2% нь буцаагаад өгчөж штэ. Тэгэхээр зэрэг 8% л татвар ногдуулж байгаа орн болж таарах чинь гэсэн үг шүү дээ бол тийм ээ. Гэх мэтлэнгийн ингээд харьцуулаад аваад үзэхээр зэрэг манай Монгол улсын татварын хувь хэмжээнүүд бол өндөр биш. Ер нь бол дэлхийн дундчтай харьцуулахад дунджаас доогуур байх юм л хандлага тийм судалгааны үр дүн харагддаг. Яг иргэдийн саналыг авч байгаа энэ үйл ажиллагааны гол онцлог нь юу байна? Энэ талаас нь та ярьж. Тийм, хууль тогтоомжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ хууль батлах процесст тийм ээ хуулийн төсөл боловсруулах хууль батлах процесст одоо иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэ боломж бий болсноор хууль тогтоомжийн одоо хуулийн төслүүд тийм нэмэлт өөрчлөлтийн төсөл шинжилсэн хариулгын төслүүдийг бол сангийн амны одоо татварын 4 хуулийн хувьд бол тийм ээ сангийн амны сайт дээр за парламент цахим хуудсан дээр бол 9 сарын 1-ээс байршуулад эхэлсэн. За хуулийн дагуу бол 60 хоногийн хугацаанд энэ дээр санал авна. Тэгэхээр зэрэг иргэд татвар төлөгчд бол хууль болгон дээр санал өгч болно. Бүр тэр тусмаа хуулийн тодорхой нэг заалт дээр санал өгөх боломжтой байгаа. Тэгэхээр зэрэг ингийн тулд та яг үхээр зэрэг нэг legal info гэдэг хуулийн цахим сайт байдаг тийм тэр лөө ороод нэвтрэх гэсэн хэсэг рүү нэвтрээд өөрийнхөө одоо нөгөө бид нар ч нэг ийм Монголио руу байнга нэвтрдэг үстэй тийм ээ. Дан систем гэж байдаг шүү дээ таних систем. Тэрүүн дээр яадаг ийм Монголио руу нэвтрэхнэр нууц үгээ хийгээд оронгуудаа тэр хуулийн одоо зүйл заалт болгон дээр санал өгөх боломж нь нэгтчих. Санал өгөх гэдэг товчийг дараад л тийшээ ороод хуульд бүхэлдэн санал өгөхөөс гадна тодорхой нэг бүр зүйл заалт болгон дээр нь гэж шүү дээ тий. Бүр детальчлан одоо санал өгөх боломж байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хууль батлах одоо процесст оролцох энэ боломжоо бас одоо иргэн татвар төлөгч бүгд ашиглаад одоо ямархуу байдлаар энэ одоо хуулийн төсөл өргөн баригдвал татвар төлөгчдод бидэнд илүү ашигтай вэ? Мөн одоо эсэргээрээ улс орны хөгжилд бас илүү ач холбогдолтой байх вэ гэдгийг одоо бодож саналаа өгөхийг бол одоо бас дахиад л энэ ярилцлагаар уриалж байна. Ер нь бол энэ ярилцлагын зорилго бол би тэр хуулийн төсөлд хүмүүсийг одоо саналаа өгөөрэй л гэж одоо хэлэхэд орж байгаа болоо гэж бараг бодож байна. Ягаад тэгэхээр зэрэг хуулийн төслүүд боловсруулагдсан иргэд олон нийтээс нээлттэй санал авч байгаа юм чинь тэн дээр хүн болгон оролцох боломжтой шүү. Тэгэхээр бид нар чинь нэг өнгөрсөн борооны хойноос цөм нөмөр нэгээд байдаг тийм. Дараад нь батлагдсныхын дараа яахын оронд одоо та бүхэнд бүгдд нь одоо ижил тэнцүү боломж байгаа учраас тэр хуулийн төслүүдэд саналаа өгөөрэй гэдгийг одоо уриалж байна. За яг энэ хүү дөрвөн багц хууль ч юм уу одоо энэ шинэ хуулиуд батлагдсанаар татварын ил тод байдал хяналтын тогтолцоонд ер нь ямар өөрчлөлт гарах юм бол энэ тал дээр хоёулаа дэлгэрэнгээр. Тий, яг нь ер нь бол татвар гэдэг чинь бол нэг талаасаа улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй. Нөгөө талаасаа бол одоо орлогыг тэгштгэх дахин хуваарлах үүрэгтэй. Тий. За 3 дугаарт нь бол одоо татварын бодлого, татварын одоо харилцаагаар дамжуулаад төр засгийн зүгээс, засгийн газрын зүгээс одоо улс орны эдийн засгийг одоо удирдан зохицуулах үүрэгтэй. За 4 дугаарт нь бол одоо татварын бас нэг үүрэг бол бүртгэлийн үүрэг гэдэг аахгүй юу? Бүртгэлийн үүрэг. Татвараар дамжуулаад хэдийн хэмжээний орлоготой, хэдийн хэмжээний зардалтай энэ жишээлхэд орлогын татварууд дээр тий ямар хэмжээний одоо татвар ногдуулахын за хөрөнгөний татварууд дээр бол хэдийн хэмжээний хөрөнгөтэй үнэлгээ нь хэдийн гэх мэтлэнгийн одоо татварын суурь дээрээсээ үндэслээд хэдэн төгрөгийн татвар төлөх юм гээд энэ бүгд чинь бол яаж гэнэ нөгөө татварын одоо хууль тогтоомжийн хэрэгжилтээр дамжаад бүх одоо тэр нөгөө бүртгэлийн процессууд мэдээллийн сангууд өөрөө хийгдээ явж байгаа. Тэгэхээр зэрэг түрүүн би хэлсэн энэ удаагийн одоо хуулийн шинжилгээний бас нэг гол зорилго бол төлбөрийн баримтан дээр суурилсан нэмэгдсэн өртгөн албан тушаалын тухай хууль энэ хуулийн хэрэгжилт болон бусад хуулиудын одоо нэмэлт өөрчлөлт төр дамжаад далд эдийн засгийг бууруулах за бүгд одоо шударгаар татвараа төлдөг байх ингэснээрээ одоо татварын хамрагдалтыг одоо нэмэгдүүлэх замаар нэг талаас одоо эн чинь баахан хөнгөлөлт гэдэл баахан чөл одоо татварын хувь хэмжээг бууруулад тэгвэл нөгөө төсвийн орлого яаж бүрдэх юм бэ гэдэг юм яригдах гэж байна тий. Тэгвэл энийг нөгөө татварын хамрагдалтыг одоо нэмэгдүүлэх замаар өмнө нь одоо юу гэдгийг 8 татвар төлдөг байсан бол одоо татвараа шударгаар төлдөг байсан бол магадгүй одоо энэ одоо татварын хамралт нэмэгдээд 10 хүн татвараа төлдөг болоод ч гэдэг юм уу тий. Ингээд одоо татварын хамралт татварын бааз нэмэгдснээр төсөв одоо буурахгүй
байх боломжтой гэж үзсэн учраас л одоо энэ олон одоо хөнгөлөлт чөлөөлөлт тийм ээ мөн одоо энэ татварын хэмжээг одоо зөрөгтэй бууруулсан төсөл өргөн барьсан байж гэнэ гэсэн үг шүү дээ ер нь бол тийм үү. Тэгэхээр зэрэг энэний цаад зорилго бол энэ одоо хуулиудын хэрэгжилтийн явцад бол яах нь бүгд тэнцүү ижил тэнцүү татвараа төлдөг болно. Ингэснээрээ далд эдийн засаг хумигдана. Ингэснээрээ татварын одоо хамрагдалт нэмэгдчих юм а гэсэн одоо ийм үзэл баримтлал дээр одоо суйрлаж энэ удаагийн хуулийн төслүүд боловсруулагдсан. За хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яг энэ зүйл дээр иргэдэд санал өгөхдөө яг юуг анхаарах хэрэгтэй вэ? Бас санал авах хугацаа хэлбэрийн тухайд та бас товч мэдээлэл өгөөч. Ер нь бол яг нөгөө түрүүнд би хэлсэн нөгөө хууль батлах, боловсруулах, батлах процесс иргэдийн оролцоог одоо сайн хангаж байгаа гэдэг. Ялангуяа энд татварын хуулиуд дээр бол энэ оролцоог бол нэлээд одоо сайн хангасан гэж үзэж байгаа. Ер нь бол 25 оны 1 сараас эхлээд энэ одоо татварын хуулийн шинжилгээний асуудлууд орон даяар явагдаж эхэлсэн. Энэ хүрээнд бол улсын их хурлын тамгын газар, сангийн яам, Монголын үндэсний худалдаа айлжуудын танхим зэрэг одоо ингээд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад нийтдээ 187 удаагийн хилцүүлэг зохион байгуулсан байна. Тэгээд энэ 187-гийн удаагийн хилцүүлэгт бол нэг 12,000 гаруй татвар төлөгчтэйг одоо биечлэн оролцож бас санал юм өгсөн. Дээр нь хуулийн төсөлд одоо хуулинд ямархуу байдлаар одоо хуулийн одоо өөрчлөлтийг та хүсэж байна, ямар өөрчлөлтийг оруулахыг хүсэж байна гэсэн ийм цахим саналуудыг бас авсан. Цахимаар 176,000 гаруй санал ирсэн гэдэг ер нь бол бас. За ингээд энэ одоо татвар төлөгчдөөс ирүүлсэн одоо тэр хилцүүлгүүдийн явцад гарсан санал, энэ татвар төлөгчдөөс ирүүлсэн 176,000 гаруй санал энэ бүгдийг одоо хүлээж аваад боловсруулсны үндсэн дээр энэ хуулийн төслүүд боловсруулагдсан байгаа гэсэн үг байхгүй юу тийм ээ? Боловсруулагдсан байгаа. За одоо ингээд сая 9 сарын 1-ээс бол одоо боловсруулсан хуулийнхын төслийг тэр сангийн яамны сайт парламент хуудсууд дээр тавьсан байна гэсэн үг. Одоо тэгээ ерөнхийдөө бол 30 хоног 60 хоног гэдэг чинь бол 9 сарын 1-ээс 11 сарын 1 гээд тэр санал авах хугацаа дуусна гэсэн үг. Ер нь бол зүгээр тий ойролцоогоор тавлал тэгвэл энэ хугацаанд одоо бид нар саналаа өгж өөрсдийнхөө одоо оролцоог л хангах хэрэгтэй. 11 сарын 1 болчих юм бол үндсэндээ энэ хуулинд иргэдээс санал авах хугацаа дуусчих чинь шүү дээ ер нь бол тийм ээ. Тэгээд цаашаа одоо хилцсэн батлах энэ процесс руу ороо явчих. Тийм учраас энэс өмнө одоо татвар төлөгч бүхэн иргэн бүхэн та бүхнийг идэвхтэй оролцоорой л гэж байна. За ингээд үзэгчтэй хэлбэр агуулгын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид за татварын хяналт, иргэдийн оролцоо, за ил тод байдал, за татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайд за иргэдийн саналыг авч байгаа мэдээллийг бас үзэгчтэй бид хоёр товчхон мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр татвар төлөгч бүрийн оролцоон за шударга тогтвортой нийгмийн үндэслэл болдог гэдгийг бид бүхэн мартах учиргүй. Тэгэхээр дараагийн дугаараар иргэ уулзъя.